нэг санал нэмчихье гэж бодож байна. Түрүүн дутуу хэлчлээ. Энэ хууль боловсруулах үе шатнаас гадна энэ хуулийн хэрэгжилтийг яг тэр орон нутагт багт хорон дээр очиод ямар төвшөнд хэрэгжиж байгаа юм бэ гэдгээр тогтмол иргэдээ санал авдаг ийм одоо цахим цонхыг парламент legal input-аар оруулъя гэдэг энэ ажлыг бол эхлүүлсэн явж байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд бол энэ боломжтой гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг ч гэсэн иргэдээс ингээд санал авдаг байдлаар явахгүй бол жишээлх юм бол инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан. Хэрэгжилтийн асуудал үнэнхээр хангалтгүй. Тунхагийн шинжтэй ирээдүйн цаг дээр бичигдсэн байдаг. Шин санааг дэмжин, инновацийг дэмжин, компаниудыг дэмжин, яаж дэмжих, хэн дэмжих, хэн хариуцах гэдэг нь үнэндээ тодорхойгүй байдаг. Тийм учраас тогтмол хуулийн хэрэгжилтийн асуудал